Өглөөний мэнд дэлхий, өглөөний мэнд Улаанбаатар, дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Яг одоо Улаанбаатар 7 цаг 13 минут болсон байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Харгун миний бие болон хөтлөгч өөр Борхүүгийн Чамбат найруулагчаар бас давхар ажиллаж байна. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Номин Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт ураатай оролцож байна. За мөн эмчилгээний дараа гам дэглэм баримтлах нь илүү чухал ураатай Цестон хамтран ажиллаж байна. За өглөөний мэнд Чамба сайхан амарсан уу? За өглөөний мэндийг хөтлөгч Харгунд болон сонсогч та бүхэнд хүргэе. За өнөөдөр 2025 оны 3 сарын 18-ны өдөр тохиож байна. Он гараад өнөөдөр бол 77 дахь өдөр. За он дуусахад 288 өдөр үлдсэн байна. За яг одоо Улаанбаатарт 8 градусын дулаан гэж заасан байна. За биш энэ 9 юм байна. Өдөртөө өнөөдөр 8 градусын дулаан байх юм байна. Шөндөө хасах 8 тах бол маргааш өдөртөө 10 градусын дулаан. За пүрэв гарагт шөндөө хасах 3-тай өдөртөө 13 хэмээн дулаан байх бол баасан гарагт шөндөө нэмэх 2-той өдөртөө 15 дулаан хэмээн дулаан. За бэм гарагт шөндөө нэмэх 3-тай өдөртөө нэмэх 17 хэмээн дулаан байх нэ. За өчигдөр ч одоо 15 дулаан болчлоо гэсэн чинь бүр бэм гарагт бүр нэмэгдээд дулаан болох юм байна те. Нэмэх 17 гэж зуны зарим өдөр бас нэг тиймэрхүү өдрүүд байдаг ч тий. За зуны зарим өдөр нэмэх 17-оос хүүтэн өдөр бол олон байдаг шүү дээ. Гэтэл одоо ердөө 3 сар одоо болсон 3 сар болж байхад нэмэх 17 болох юм байна. За мэдээж хэрэг буцаад хүүтрэхгүй гэсэн үг биш, бүгд ойлгож байгаа. Гэхдээ энэ хагас сайн бүтэн сайн 7 хоногийн сүүлрэл за ястаа бараг л эргээд дулаан үлрэлт золгож байгаа мэт сайхан өдрүүд болох нэ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээрээ дэлхийн одоо ямар тэмдэглэлд баяр болж байгаа тухай ярьдаг те. Уламжлалсаар за өнөөдөр бол Монгол цэрэг үүссний баяр гэж хэлнэ. За олноо бол цэргийн баяр гэж нэрлэдэг алдартай цэргийн баяр тохиож байна. Тэгэхээр 1921 онд 3 сарын 18-нд Монгол ардын айрам буюу Монгол ардын хувьсгал цэрэг гэж үүсгэн байгуулагдсан. За энэ бол 1992 он буюу бараг саяыг хүртэл бүгд найрамдах Монгол ард улсын зэвсэгт хүчний аль бис нэрсэн. Тэгэхээр өнөөдөр Монгол цэргийн баяр гэж одоо тохиож байна тий. За тэгэхээр бас Монгол цэргийн баяр за зарим нас ирчүүдтэй ер нь бол мэд хүргэдэг байгаа. Гэхдээ жоохон маргаантай ч юм шиг нэг багаас эхлээл ер нь яг энэ өдөр ингээ хүмүүс баярын мэд хүргэхээр баярын мэд хүлээж авахар нэг тийм болохгүй юм хийгээд тийм мэдрэмж төрөөд байдаг л да. Чимээ цэрэгч явлаа. Гэхдээ миний хувьд яг зөвхөн бага хахад батлан хамгаалахыг сургуульд орох гэж байгаад за уг нь бол бэлтжижсэн. Тэгээ яг намайг төгсдөг жил болохоор цэргийн сургууль маань батлан хамгаалах болж өөрчлөгдөд. Яг тухайд бас нэг төлбөр мөнгөний жоох асуудал байгаад яг бэлдээд нэг 9 10 дугаар ангиас бэлдэж явж байсан. Тэгээд бол хараахан юу ягаагүй л те ороогүй л те. Тэгээ одоо ер нь бол зөв аав маа ингээ бага хахад цэрэгтэйс үе яриад ингээр нэг анханасаа явчих гэдэг тийм ойлголт бол байсан. Гэхдээ сургуульд ороод суралцаад явахаар тийм зав гараагүй. Одоо ер нь яг шиг оюутан цэрэг гэж бас байгаагүй. Тэгээд би яг энэ сэдв дээр зүгээр юу яадаг ч та манай дэлхийн монголчуудын MJL радио гэдэг пэйж дээр амралтын өдрийн постоос миний бэлтгэж ордог байгаа. Тэгээд өнгөрсөн амралтын өдрөөр таны бодлоор 3 сарын 18-нд хэн баярлах ёстой вэ гэд би нэг тийм пост оруулсан баггүй юу. Тэнд болохоор хариултууд нь бүх ирчүүд зөвхөн цэрэгт явсан хүмүүс баярлахыг одоо хүссэн хүмүүс мэдэхгүй гээд. Тэгээ ингээд оруулаад харж байхад хүмүүс болохоор бас янз бүрийн өнцгүүд гарч ирж л да. Энд бол жишээ нэг хүн алб хааж байгаа гэж байгаа байхгүй юу. Энэ болохоор байнгын одоо айрам офицер ахлагч, генерал төрөөч, байлдагч, за тэгээ шүүхэн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах онцгой байдлын зэвсэг төвчин, агаарын зэрэг гэх мэт ингээд одоо алб хааж байгаа хүмүүс. За тэгээ албаа хаагаад хугацаанд дууссан, чөлөөндөө гарсан Ахмад дайчид зэрэг тал хамаарнаа гэд иймэрхүү байдлаар бас одоо илэрхийлсэн байлаа. Тэгэхээр би бас Аргунаасаа зөрүүлээд асуумаар байна л да. За нэгдүгürt одоо цэргийн баяр уу, ирчүүдийн баяр уу энэ тал дээр өөрөө ч бодлоо байна. Яг би манай аав хүн одоо яг нөгөө алим модноос хоолундгүй гэдэг шиг аав маань ямар үзэлтэй байсан, аав ээж маань юу гэж хэлдэг гэсэн тэрийг л дагдаг юм шиг байна л та. Аав бол энэ
ер нь зүгээр эрчүүдийн баяр гэдээ нэрлэдэг байгаа нь ичиж ухмээр зүйлээ. Ингээд эрчүүд бид нар ингээд бэлэг хүсээд байдаг. Би л ямар ч тийм бэлэг хүсдэг. Гэтэ одоо ингээд надад айгуу тухгүй байдаг байхгүй. Ингээд бэлэг өгөхгүй авахгүй энэ миний баяр биш ээ. Энийг ингэж тэмдэглэх нь буруу гэж бодолтой хахтал очиад нэг бэлэг өгөөл эрчүүдийн баярын мэд хүргэе гэхээр надад төлийн ингээд нэг жоохон эвгүй санагддаг. Яг тэр гэр бүл аавтай холбоотой юм шиг байгаа. Тэг загтдаг байсан. Гэхдээ энэ цэргийн баяр гэдэг бол тийм ач холбогдол багтаа баяр биш гэж бол хэлж байгаагүй. Манай баг төслөгчсэн дээр цэргийн баяр гэдэг бол цаана бол энэ баярлахын нэр бишээ. Ер нь бол тусгаал тогтнолттой холбоотой асуудал. Яг тэгэхээр улс орон тусгаал тогтно гэдэг бол ерөөсөө л балан амлахтай холбоотой гэдэг юм байна. Аливаа нэг улс чинь ерөөсөө л цэргээр эзлээл зүгээр нь тусгаал тогтносон нэртэй юм шиг мөртлөө өөрийнхөө хүмүүсийг тавиал цаагаар нь удирдчихийдэг гэх юм. Ерөөсөө л хин цэрэгтэй энэ тэр нь одоо улс төрөө хийж идэг гэх юм уу. Тэгэхээр ер нь бол өөрсдийн гэсэн цэрэгтэй байна гэдэг бол маш чухал. Өөрсдийн одоо бидний одоо боловсруулах бодлого гэх юм уу, баримтлах бодлого хүртэл зэрэгс хамаарч идэг учраас цэрэг хүчтэй байх нь бол зайлшгүй чухал асуудал юм аа гэж ярьдаг байсан. Манай бол тэг яг хав тийм болоод ч тэрийг нь дагаад одоо яг ингээл нэг ядчих хат энэ 3 сарын 8-ны дараахан штэ. Эмэгтэйчүүдийн баяр гэсэн эрчүүдийн баяр гэл яг юм барьцаад байгаа юм шиг юм баяр болгочихж байгаа нэг жоохон тийм эвгүй л байгаад байдаг. Тэгээ одоо мэдгүй одоо би яаж хариулах хэвтэй хүн ингээл за бити баярлуулаарай гэж хэлэхээр хүлээж авдаггүй маяглал гэдэг ч юм уу. Зүгээр нэг тийм жоохон тийм үзэл бодлын зөрчилдөөнд хэцүү байдаг нэг тийм баяр шүү дээ. Уг нь бол цаа дагуулгын уг нь бас үнэхээр надад л ярмаар санагддаг. Гэтэ ер нь одоо юу гэдэг яг эрэгтэйчүүдийн баяр гэдэг зүйл бас нэг талаараа байхгүй ч гэдэг юм уу. За яг аудын баяр гэдэг одоо 8 сарын 8 сүүлийн үед хүмүүс биендээ бас заримдаа мэд хүргэдэг болчихсон байна. Гэтэ бид нарт анханасаа нөгөө нутагшаагүй гэдэг юм уу. Тийм болохоор бас жоохон хөндөө байгаад гэх тээ. Энэ дээр яагаад ингэж юу хүмүүсээ баярлуулад байна гэхээр магадгүй нэг тийм орон зай дутуу болохоор л бас тэгээд идэг юм болов уу гэж надад баярлуулчмаар өдөр хэрэгтэй байдаг ч юм уу те. Жишээ нь ингээл бодохоор за Валентин гэхэд яг ясан дээр бас илүү ирэхээ. Одоо уг нь бол шоколад эмэгтэйчүүд нь хайлуулад эрэхтэй өндөө өгдөг ч гэдэг юм уу. Тиймэрхүү агуулга байлаа ч гэсэн эсвэргээр л ер нь эмэгтэй хүмүүсээ бол эрэгчүүд нь баярлуулаад таардаг штэ. Тэгээ Мартин баяраар баярлуулчин. Тэнгүүд эмэгтэй нас эргүүлээд за өөрөөхөд нэг эргүүлээд яачмаар байдаг гэж бас боддөг юм уу. Тиймэрхүү шалтгаан бас нэлээд байдаг юм болов уу санагдтыг. Харин тийм. За өнөөдөр ямар ч байсан орчин цагийн одоо зэвсэг төвчөн байгуулагдсны баяр гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ Монгол улс монголчууд ер нь саяхан 100 жилийн өмнө 104 жилийн өмнө одоо цэргийн хүчээ байгуулсан бол биш. Тэрнээс өмнө ч одоо тэр тусмаа цэргээрээ гайхуулагдчихсэн. За тэр нь ядаж хат өнөөдөр бас юм давхцаж байгаа өдөр юм байна. 1241 оны 3 сарын 18-нд Монголын цэрэг одоо Хмельникийн тулаанд оролцож Польшийн нэгдсэн цэргийг бут зохиж Краков хотод одоо нэвтэрч орж исэн тийм өдөр юм. Төв Европ хотод цөмөрч орсон өдөр гэх юм уу. Том тулаанд ялт байгуулжсэн юм өдөр бас давхцаж байгаа юм байна. Одоо бүр 1241 он бас 3 сарын 18 байсан. 3 сарын 18-нд одоо тийм Хмельникийн тулаан гэж болж исэн байна. За энэ одоо Байдар хааны удирдлагын дор цагаатай одоо 6 дахь Байдар хааны удирдлагын дор одоо Польшийн нэгдсэн цэргийг Краковын Владимирц, Пакославын Сандомирцын Пакослав тэгээд Брезникагийн Климент гэдэг эднүсийн нэгдсэн ханилгын цэргийг бут сохиж одоо Краков буюу Краков хотыг одоо тухайн үеийн Польшийн нийслэл юм да. Ийш нэвтэрч орж исэн юм өдөр юм байна. Би аргунаасаа бас үргэлжлүүлээд асуучлаа. Түрүүсэн дээр постн дээр хүмүүс янз бүрийн тийм олон төрлийн бодол үзэл бодол байгаад байдаг штеп. Тэгэхээр ялангуяа одоо Монгол шиг хоёр том гүрний дунд байдаг тийм улс ингэж яг цэрэг гээд ингээд их байх хэрэгтэй юм уу? Яг зөвхөн хүмүүсийн тийм сэтгэхүй байгаа учраас ямар ч зүгээр ярьчих гэж бодлоо л та. Нэгэнт ингээд тэрөө дайраад ирвэл бид нэр хамгаалж чадах юм өөрсдийгөө баг сул зардал гаргаад байгаа юм шиг гэсэн юм үзэл бодол зарим хүмүүс байгаад байгаа. Энэ тал дээр одоо юу гэж бодож байна? Яг ингэж хүмүүс бол ингэж боддгийн одоо юу цэргийн хүч бол хүн амын тоотой шууд хамааралтай гэж ойлгоод байдیں۔ Гэхдээ энэ бол яг түүхэн туршдаа харахад бол үнэн зүйл биш ээ. Тухайлбал монголчууд 9 тайш 20 мянган зэрэгтэй төмөгийн тулаан 500 мянган хятадын цэргийг бут сохиж ирсэн. Энэ ерөөсөө цэргийн тооны асуудал биш ээ. Цэргийн зэвсэгэл технологийн зохион байгуулалтын л асуудал юм шиг санагддаг. Тэгэхээр хүн ам цөөхөн болохоор бид нар ер нь цэрэгтэй байгаад нэмэргүй гэж би их олон хүнтэй таарлажсэн. Гэхдээ тэр бол цэргийн одоо технологийн л асуудал гэдэг нь одоо эргээд харагдаж шүү дээ. Монгол дандаа л өөрөөсөө нөгөө их Монголын үед чинь цөөн хүнээр олон хүнтэй одоо улсуудыг эзэлж исэн тийм түүхтэй байгаа шүү. Тэгэхээр зүгээр
цэрэг байж ижил тусгаарлахад нь өөр арга байхгүй. Энд өөр нүүдэл бол байхгүй. Цэрэг оршин тогтночид тусгаарлах чинь түүх одоо лема гэх юм аксион байгаа даа зү тэ. Тэгэхээр хүчтэй хань чухал. Гэхдээ бид нар заавал ингээд нөө юу гэдгийг орчин цагийн зохион байгуулалтаар гэхээсээ илүү зөндөө олон шинэ галзууд бид нарт харагдаж байгаа нь их гоё юм. За тухайлбал инхийг сахиулах ажиллагаа гэж байна. За өстой гоё те. Манайхаа ч ингээл дэлхийн давсанд гараад ирэхээр бас л бахархмаар шүү дээ. За гайхалтай ажиллагаа, инхийг сахиулах ажиллагаа гэдэг Монгол хүний үнэлэмж яг эд унтсан ураа босгоо үед чинь монголчууд очиод инхийг сахиулаад тэнд монгол ирчүүдийн, монгол цэргүүдийн ирчүүд эмэгтэй цэргүүдээс гайхалтай албаа хагаад, нэр төртэй албаа хагаад ингэж явж байгаа. Нэр хүндийг үсгэж байгаа. За дээрэс нь чи эдийн засгийн ач холбогдолтой юм байлээ. Би ингэ судалсан чинь нэгдсэн үндэсний байгууллагаас сар болгон $1024 одоо тэтгэн зүгд. Одоо тэрнийх нь одоо алба хасны төлөө мөнгө өгдөг юм лээ. Энэс тодорхой 700-аас энэ юун дээр гарсан. Зинда цэгийн дээр гарсан мэдээлэлээр бол $700-аас $800 бол зэрэг навдаг. Тэгэхээр цалинтай бас олон улсын туршлага хөрөнгөлүүлж чаад. За тэгээд мэдээж хэрэг энэ цаашдаа өснө гэж тооцож байгаа. Ер нь бол ингээд баян болсон улсууд чинь инхийг сахиулах юм ажилтаа өөрсдөө хүмүүсээ явуулах биш чаддаг хүмүүсэр нь хийлгийхээ гэсэн байр суурь дэлхийд дахин дүрнэж шүү дээ. Гэтэл монголчууд яг юу чаддаг юм гэхээр магадгүй энэ ажилд маш их зогч яадаг те. Манайхан ч одоо тэр тэмцээнүүд нь цэргийн тэмцээн маршрутад нь дандаа төрүүлж идэг. Ерөөсө тэргээр л гайхагдж идэг. Яг л ийм зүйл зориулагдсан хүмүүс юм шиг байгаад байдаг те. Тий одоо монголчуудыг мэддэг хүмүүс Чингис хаан ч гэдэг юм уу тэрнгүүр нь мэддэг. Яг тэгээ үнэхээр цэргүүд нь одоо ихийг сахиулах үйл ажиллагаанд очиод оролцоод ирэхээр өөрсдөө харуулцдаг. Тэгэхээр яалтч надад бол ч дээр байсан мундаг байсан. Одоо ч яг тийм байна гэдэг нэг тийм гоё сууд юм шиг харагддаг юм тийм. За тэгээд би ингэж бодсон. Ер нь ингээд заавал ингээд цэргийн баяр гэх юм уу Монгол цэргийн ингээд үүсэн баяр тэмдэглэмээр байвал бас нэг юм уриалга гармаар санагдаж байна л да. Дэлхийн 2 дугаар дайны үед Швейцарыг германчууд эзлээгүйг төрийг сагсан болохоор эзлээгүү гэж ихэнх хүмүүс боддог. Гэхдээ энэ бол үнэн биш. Яагаад Швейцарыг бас Швейцарлууд цэргээ оруулаагүй шалтгаан нь Швейцар өөрөө нийтэр хүн ам нь буутай. Гал зэвсэг ашиглаж чаддаг, мэддэг. Тэгээ за бөөн ингээ хамгаалтай учраас эзлэх нь маш хэцүү байсан. Тэгэхээр ер нь бол олон нийтээр бас гал зэвсэг ашиглаж сурах, тэ практик бодлогоор хичээлэх нь бас магадгүй Монгол цэргийн одоо үйл хэрэгт том оруулж байгаа хувь нэмэр. Хэрвээ та үнэхээр баярламаар байвал заавал ууж идэх биш. Практик бодлогоор бас хичээлж өнөөдөр болох юм байна гэж бас бодож байна. За тэгэхээр ямар ч байсан өнөөдөр Монгол цэргийн бахархлын өдөр тэгээ орчин цагийн зэвсэг төвчөн үүсгэн байгуулагдсны 104 жилийн мэндийг бол хүргье. За хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхдээ Номын Unity банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Таны санхүүгийн ухаалаг сонголт. За нэгдүгээрт зээлийн хүү хамгийн бага хүүтэй. За Номын Unity банк бус санхүүгийн байгууллага бол энэ утгаараа ухаалаг сонголт байх болно. Мэдээж уян хатан нөхцөлтэй Номын Unity банк бус санхүүгийн байгууллага илүү урт хугацаанд мөн илүү уян хатан нөхцөлийг санал болгодог. 400 сая хүртэл 30 сарын хугацаанд үл хөдлөх автомашин барьцаалсан шуурхай зээл болгож байна. За 400 сая хүртэл 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл мөн хэрэгцээт бараагаа авах зээлийн хэрэглэнээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээл үйлчилгээгч бас үзүүлж байгаа юм байна. За тэгэхээр мэдээж газраасаа гар утсаараа OmniWay аппликейшн эднийх гаргадаг. Тэгэхээр OmniWay ашиглан уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийн нүд эренхийг зур таах боломжтой. Та нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хүссэн үедээ дуртай байрлалаараа зээл авах нь бүр амар болсон байна. За тэгэхээр утасны дугаар нь 7799 гэсэн дугаар юм байна. 7799 Номын Unity гэдэг Facebook-оор хайвал та бүхэн аль биесийн Facebook-ийг олно. Та мэдээллийн аваараа мөн дэлгэрэн лайк дараарай. Тэгээ одоо мөнгө төрөний асуудал хэр хүмүүс чинь нэг хэсэг тий. Манай тэдийг саваач тэр үртэй зээлэж гэдгээс одоо бол хүмүүс харцсангуу биенээс мөнгө асуух гэхээс илүүгээр тий. Ямар аппликейшн дамжуулаад өөрөө одоо маш хурдан шуурхаагаар асуудлаа шийдвэрлэж чинь. За тэгээ боломжтой бол хуугаа төлж байгаад эсвэл бол нэг дор төлцдөг ч юм уу эргүүлээл бас төлөө явчихдаг. Тэгээ тэр нь болохоор одоо өөрт нь сайн үг болоо дараа ингээ мөнгө дахиад авахд хувь нэмэгдээ явчихдаг ч тэгээ боломж. За тэгэхээр салбаруудын танилцуулъя. Чингэлдээ дүүрэх тулсын их дэлгүүрийн 4 давхарт Номын Unity нэг салбар байна. За хаан бол дүүрэгт Номын Unity их дэлгүүрийн 2 давхарт, 3 4 дугаар хороолт Номын их дэлгүүрийн 4,
Цангийн архын дүрэгт 32 дугаар хороонд агт худалдааны зохицолбор гэдэг. За энд B103 гэсэн өрөөнд номын юнитийн салбарууд байна. За мэдээж хэрэг OmniWay гэдэг аппликейшн татаад аваарай. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхдээ танд яаралтай санхүүгийн хэрэгцээ гарсан бол санхүүг цэгцлэн өрөөтэй номын юнитийн банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн буланлууга бүгдээр орно. За тэгэхээр миний хувьд өнөөдөр бас сонирхолтой хүнийг танилцуулах болно. Ер нь бид нар бол баг мөнхийн залуу гэж ярих юм бол чамд ямар хүн санаанд орох вэ? Мөнхийн залуу. Аха. За. J-Lo. Өөр. За би болохоор одоо Аз руу төлөхөө. Одоо солонгос хэл дээр мэдээлэл бэлтгэхэд надад илүү ойрхон байдаг учраас солонгос хүмүүсээс За. Солонгосууд асуух юм. Энэ зургийг би арчлаа л да. Даанч нэрийг мэдгүй Жан Нараа мөн үү? Мөн. Би бас мэддэг юм байна. За тэгэхээр өнөөдөр 3 сарын 18-ны өдөр одоо алдартай хүмүүс гэх юм бол жүжигчин Күн Латифа, за тэгээд Жан Нараа, дуучин Адам Левин, Францын кино найруулагч Люк Бессон, за Рудольф Дизель гэд юм олон алдартай хүмүүс төрсэн юм байна. Энэ дундаас бол манайхны сайн мэддэг Сэргэлэн охин Янсон гэдгээр нь сайн мэддэг. Жан Нарагийн тухай бас сонирхолтой баримтуудаас хүргэе гэж бодож байна. Аа. За тэгэхээр уг нь Жан Нараа ихч маань Ихч юм уу те? 81 Дүүл харагдаж шүү дээ нэр. 81 оны 3 сарын 18 төрсөн. Одоо 44 настай. Аха. Тэгээд ялч өчтөр би бас нэвтрүүлгийг ингээд үзээд байж л та. За. Тэгэхэд ингээд 10 нас одоо 10-аад насны төлөөлөлтэй 20-од 30-аад 40-од насны төлөөлөлгээд тэнгуут яг одоо нөгөө Sweet Dream гэдэг дуу явж эхлээд тэнгуут яг ингээд мэдж байгаа хүмүүс нь товчлоор дарах хэрэгтэй байлээ. Одоо таньж байгаа хүмүүс. Тий таньж байгаа хүмүүс нь. Тэнгуут яг тэр дуу яваал эхлэнгүүд ингээд товчлоорууд аль насныхтай бүгдээр нь асж байгаа байхгүй юу? Тэгэл яг юу яасан чи 40-од насны хам бол угаасаа яг тэр одоо тухайн цаг үед бүр амьсгалж байсан болохоор улаан фэн бистэй ингээд бодтоор харж байгаа даа үнэхээр баяртай байна гэд 30-аад насны төлөөлөл болохоор би одоо яг нөгөө дөнгөж дунд сургууль те ахлах сургууль байсан одоо яг миний те тийм дурсамжтай холбоотой ах ингээд энэ баг аян дээр ингээд ийм залуутай ийм хөвгүүдэд танилцчихсан гэдэг дурсамжаа ярьж байгаа байхгүй 20-од насны төлөөлөнгүүч ингээд анх дөнгөж нэг сургуульд ороод те дуу хөгжимч гэдэг юм уу сонсч эхэлж яхад нь бас анхны тэр одоо сонсч байсан хөгжим нь байгаад байгаа. 10-аад насны төлөөлөл гэсэн чинь манай ээж хамгийн дуртай дөө гэл ингээл бас мэдж байгаа байхгүй юу. Ингээд бол тэгээд тэр дундаасаа өнгөд 20-од насных нь ингэж одоо өөрийнхөө сэтгэлийг хэлж хагаад тэгснэ дүүгээд нэг санамсргүй тийм үг хүртэл ашиглаж байгаа байхгүй юу. Царийн харангуудаа ихч гэж хэлж чадахгүй. Тэгээд ер нь бол энэ жүжигчин Жан Нарагийн хувьд бол ялчгүй хүмүүс болгоо ингээд царай юуг нь харахаараа одоо мөнхийн залуу гэдэг тэр үг бол бас хамгийн түрүүнд бол орж ирдэг юм байлээ. Яг зургийг харангуй ч одоо 2001 оноос ингээд олонний танил болоод эхэлсэн шүү дээ. Тэр үеийнхэн байсан. Одоо тэгээд 2010-ад оны үе одоо үегээд ихэж нэр үнээр бас ялгаа цөөхөн харагдах юм байлээ. Энэ Sweet Dream гэдэг нь Жан Нарагийн дуусан дуу юм уу те? Тийм ер нь бол анх болохоор дуучнаар бас илүү гаргаа эхлээд. Тийм үү? Одоо бол нөгөө Аю гэдэг жишээ нь жүжигчин байгаа шүү дээ. За. Тэр болохоор за. Тий одоо сүүлд бол бүр кинон гараад одоо манайхан ч гэсэн бас үзэж байгаа. Супер болж байгаа. За. Тий. Тэгэхээр Netflix-аар бас ер нь дэлхийд даяараа л үнэхээр гоё зохиолтой кино байна гэж сүүлийн 7 хоногч гэсэн бас маш их явж байгаа. Аю ч одоо жишээ нь миний хувьд болохоор одоо нөгөө Канам стайл тий PCOI-тэй цуг ингээд ямар байх байсан бэ гэдэг нэг юм дуудуулдаг байхгүй. Би дуучнаар нь бас илүү харж байсан. Тэнгүүч сүүл илүү кинон ингэнгүүт яг нэг хоёр талын ур чадвар сайтай дуулалт сайн чадчихна. Жүжиглж бас сайн чадчихна. Яг тухайд 20 жилийн өмнө гэх юм бол яг энэ Жан Нарагийн хувьд бас тийм байсан. Дуугараа л мэдчихэж шүү дээ. Энд чинь нөгөө солонгостой бол эхлээд дуучин байдаг. Тэгж яагаад нөгөө тэтгэврт гарахаараа дууны дуу хуурын ертөнцөөс тэтгэврт гарахаараа жүжигчин болдог гэж ойлгосон. Тэгэхээр чин жүжигчин гэдгээр нь л би таниад байгаа болохоос энэ чинь угаасаа анханасаа дуучин гарахаар ирээд тэгээд юу л шилцсэн юм байна шүү дээ. Тий одоо яг солонгос хүмүүс бол ялангуяа илүү дуучнаар нь бас хүлээгээд авчихсан хүмүүс. Дуучин Жан Нарааг урьж байна ч гэдэг юм уу те. Тэгээд яг дундуур нь мэдээж кино гэд нэлээх яваад байсан учраас киногаар нь ч бас хүлээж авсан хүмүүс байгаа л да. За тэгэхээр 2001 онд бол урлаг хөл тавьсан гэж байгаа. Тэгээд гарч ирээд за тэгээд дуулаад дээр нь болохоор бас драм тоглоод тий. Яг одоо 2002 онд солонгосын хөл өмгийн дэлхийн аварга гэдэг бол маш одоо солонгос хүмүүсийн хувьд бол одоо
түүхэн одоо бид нэр коронавигийн цаг үеийг л 2020 оныг бол ярьж штэ. Тэгэхэд одоо солонгос хүмүүсийн хувьд болохоор 2020 он бол үнэхээр онцгой байсан. Ягаад гэвэл дэлхийн аврагт анх удаа тий шүгээн дүр хүртэл явсан штэ. 2002 онд тий. Өөрөөсөө одоо Японтай хамтраад зохион байгуулсан. Тий. Тэгэхэд чи ингээд яг зарим талаар хөлөн бүгийг талаасаа бол одоо Италиг ч юм ингээл бас багуудыг хожиход нөгөө шүүлтэн дээр ингээд асуудал байсан. Шүүлтэн л тийм асуудал. Одоо яг үзэж байгаа тухайн үед пүү солонгосыг дэмжижсэн. Тий, одоо солонгос чи яг тэр өөрсдийнхөө хувьд болохоор нэг ичэд мөрөөдөл шиг тийм мөр. Тэгээд 3 хоног бүх нийтээрээ амардаг ч юм уу. Одоо дарга нар нүртэл ингээд цалин одоо юу гэдэг ингээд хожоол ингээд чик юм уу захиалж өгөөл ингээд бүх нийтээрээ баярын уур амьсгалтай болсон. Эхэндээ ингээд яг гараал 16-д ч юм ороод ирэнгүүт ингээл баярлал дэмждэг хүмүүс илүү гоё анхаарч сүүлдээ бүр бүх нийтээрээ тий. Яг тэр үеэр болохоор энэ Жаннарагийн бүр оргил үе байсан. Одоо 2001 оноос уран бүтээл тоглоод 2001 2 он ингээд авч болох бүхэл шагналууд байна шүү дээ. За. Тэрийг бол ингээд бүгдийг авдаг. Тэгээд яг тэр дунд нь ингэж явж байсан л да нөгөө чи санаж байгаа бол хөлбөмбөгийн дэлхийн аваргуулган дээр нэг тийм таавар хүмүүс бас нэг тийм ичээ тиймд итгэхийг хүсдэг штэ. Янз бүрийн байдлаар одоо аль баг хожих байнгут ингээл хоёр багийн нэгэн дээр нь ингээд нэг амтан ингээл яадаг штэ. 2002 оны үед болохоор 8 айлж ингээд аль нэг багийнх дээр очингууд Паул ямар нэртэй нэг 8 айлж бүгд таагаад штэ. Тэгсэн чинь Жаннарагийн хувьд бас тэр үед яг нөгөө хамгийн тийм бэлэг тэмдэг басан дуучин байсан учраас ингээд реклам тоглохдоо одоо хөлбөмбөгийн багийнхныхаа тэр убаа ингээд нэг гол хийгэрээ гэж тиймэрхүү ингээд сурчлагын зураг авалт байгаа штэ. Тэнгүүт яг нөгөө багийнх нь ингээд тэр хүн гол хийдэг ч юм уу те. Ягаад гэвэл яг зүгээр агуулгаараа болохоор олон гол орж исэн учраас яг тэр рекламад илүү тэгж одоо хүнд хүрэх таарах магадлал байгаа штэ. Тэнгүүд яг Жаннараа баг 8-аас илүү таагаад байгаа юм биш үү гэдэг. Тиймэрхүү хүртэл тийм юу яриануд гараад те. Тэр реклам сурчлага нь бол маш их хүмүүс төрж исэн. Тийм цаг үе байгаа. За би энийг одоо яг солонгосын Италитай тоглосон тоглолтыг санаж байна. Гол орохгүй тэнцчээд цаг сунгаад алтан голыг Анж Ухаан. За нэрийн зөв хэлж байгаа нөгөө Анж Ухаан олж ирсэн. Хамгийн сүүлчийн баг дэлхийн аваргын алтан голох. Энд бүр ингээд Италиуд үнэн голосоо солонгосчуудад одоо дургу гэх юм үзэн ядсан. Тийм хорссон байт юм байл. Тий яг сайн хэлж байгаа Анж Ухаан Упа гэл яг тэгэнгүүтээ нэг гол гойж ийна гэл тиймэрхүү байдлаар рекламны явдаг. Тэгэнгүүт яг нөгөөх нь авчиад хийчдэг ч юм уу тиймэрхүү зүйл байсан. За тэгээд бидний ялчгүй энэ хүнийг мэддэг Сэргэлэн охин Янсон гэдэг те энэ киног бол дуртахгүй байх аргагүй 2002 онд бол тоглосон. Тэгээд тухайн үед нэг үзэгчдийн рейтинг гэж байгаа штэ. Тэгэхээр одоо нийт хүмүүсийн 44.6% үзчихсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд мундаг кинод гэхэж нэг 16%, 18% гэж бол маш их одоо өндөр үзэлтэй байна гэж байгаа. Йоо тэгэхээр тэр үед хэд гинэ? 44.6. Одоо 44 2 хүн тутмын нэг юм шүү дээ. За тэр чинь одоо ингээд хүүхдүүдийг хасах юм бол бараг ингээд насан турсан хүмүүсийн одоо яалтчгүй батны 2 хүний тутмын нэг юм шүү дээ. Тэгээ одоо дээр үед Элсэн цаг гэл киног жишээ нь бол анх нэг драма модонд орж эхэлж байгаа хүмүүсийг гэрт нь хариулдаг. Одоо юу гэдэг штэ кино гэж нэрлэжээс ягаад бол солонгос хүмүүс ялангуяа ажлын дараа одоо стресс сайлах маягаар ингэж ажлынхантайгаа суух хэшиг гэх тиймэрхүү юу байдаг. Тэгэнгүүт нөгөө дарга нар ингээд дээд албан тушаалтай хүмүүс за өнөө орой ингээд бүгдээрээ сууцхаа шүүхээр доод тушаалын хүмүүс нь болохоор нэг явъя гэж хэлж чаддгүй. Тэгэхээр яг тэр драмнууд модонд ороод ирэх үед болгонгоч кино маань болохоо байлаа явцгаа гингүүт бүгдээрээ ингээд хараа явцдаг тий. Тиймэрхүү байдлаар ингэж одоо ер нь бол хүмүүст хүрж байгаа маш их хүрсэн кинонуудын ингээд рейтинг байдаг. Тэгэхээр энэ кино ч ер нь бол тухайн үед бол нэлээд өндөр гэж 44.6 маш сайн тийм үзүүлэлттэй байсан. Тэгэхээр хүн болгон мэддэг. Тэгээд одоо солонгос эрчүүдээс тухайн үед санал одоо асууж хахад жүжигчин Жаннарагийн тухай гэл тэнгүүч солонгос эрчүүд бүгд л таалагддаг гэх тий. Нэг үзэн ядагч багтаа гэдэг штэ тий. Бүх хүмүүсийн хайрыг татсан нэг хүн гэж яддаг тий. Од болохоор ер нь заавал баг ихэнхдээ л үзэн ядагчтай болж таардаг. Тэгээ энэ жүжигчний маань хувьд болохоор одоо ялчгүй дөрөв бас хэлсэн мөнхийн залуу харагддаг гэдэг. Тэгвэл хүнтэй суухс нь өөрлөө одоо яг тэрийг ашиглацсан шиг санагдаад байгаа байхгүй. Өөрөөсөө 6 насаар дүү хүнтэй. Тийм үү. Одоо найруулагч яг тийм залуутай бол суусан байлаа 2022 оны 6 дугаар сард. Тэгэхгүй бол өөртөө чадсан хүнтэй суучвал хамаагүй залуу харагдаад хүүхч нь харагдаад байж магадгүй нэ шүү дээ. Дүүшгин юуг нь харсан ч өчтөрөөс нөгөө киног тэр хүний оролцсон нэвтрүүлгүүд нь харж байгаад нөгөө гэр бүлийнхэн тухай гарч ирсэн. Өөрөө болохоор нэг ахтай. Тэгээд аав ээж хоёр нь болохоор хоёулаа бас юм жүжигчин урлагийн хүмүүс байдаг юм байлээ л дээ. Ах нь гэсэн чи одоо жишээ нь тэр хизээний бичлэг байсан бол 47 настай гэж тэгжсэн байхгүй юу? Тэгэхэд бас ах нь өөрөө жүжигчин мөрөлтэй. Ах нь
яг нөгөө дүүшгээд энэ залуухан царайтай байлаа. Бас уу? Тэгэхээр гэр бүлийн удмын юм бас байгаа юм шиг санагдсан. Ийм залуу харагддаг удам гэж гоё удам юм шиг. Тэгээ энэ жүжигчин жанраатай холбоотой гэхээр бас одоо кинонд тоглохдоо юу гэж хэлсэн бэ л дээ одоо 38 настай үедээ яг киноныхаа агуулгын 38 настай байжгаад 20 настай руу буцдаг тийм үйл явдал гардаг. Тийм кино байхад яг нөгөө өөрөө болохоор 30 гарсан тийм эмэгтэй шиг харагдахгүй. Тэгэнгүүт бүр хөшин болох гэж нөөрэ ургал хийжсэн гэдэг. Тийм. Тэгэхээр царайны хувьд бол яалтчгүй тийм юу байгаа зү. Тийм baby face гэж нэрдэд байдаг тий. Одоо хүүхд чиг царайтай. Тэгээ өчтөр бас тэр хөгжлөө дээр нэвтрүүлгийн дээр гарч ирсэн нь намайг ингээд энэ сэргэлээ охин янсан ингээд очилдог байсан гэдэг нэг эмэгтэй ярьж байхгүй. За. Одоо бас яг энэ насны хувьд болохоор ойролцоо эмэгтэй. Тэгсэн чинь яг нөгөө жаннаараа гараад ирсэн чинь би ингэж ярьсандаа санаа зовчлаа. Би уг нь 20 эдтэй ийм байгаагүй гэсэн нэг яг тухайд адилхан царайтай гэгддэг байсан хүн чи одоо 40 нас хүрээд ирэхээр нэлээ настай юм эмэгтэй харагдаж байгаа байхгүй. Тэнгүүт нөгөөх нь яг нэг өөрийн адилхан гэж хэлдэг хүн тэр хөвөрөөш хоо. Тэгээд би түрүүний ярьсан юм да баг уучлахгүй гэдэг тэгж хэлээд байсан. Энэ одоо бас юунд гэдэг юм бол ер нь ингээд ихэнх нь те юм залуу харагдаад байдаг. Илүү их нөгөө нэгэн тал одоо царайгаараа гэх юм уу юм нүр царайгаараа мөнгө олж байгаа болохоор тэндээ их хөрөнгө хаягдагтай гэдэг юм болоо те. Уу яг зүгээр нөгөө одоо хэрхэн залуу байх вэ харагдах вэ гэж юм зүгээр ерөнхий зөвлөгөөнүүд дээр бол тэгдэг шүү дээ. Нөгөө эрүүл зөв амьдралын хэм маягаас гадна тэгээд нөгөө стресс байхгүй байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Нойр саах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд байдаг байх. Гэхдээ энэ жүжигчнэр мэдгүй магадгүй удам ч юм уу бас өөр зүйлүүд байдаг болоо. Зя. Жанараа өнөөдөр 81 оных гэсэн. 44 хүрж байгаа юм байна. За олноо танилцсан монголчууд бол бүгд хандахгүй жанараа. Төрсөн өдөр нь болж байгаа юм байна. За би хамтран ажиллагчаа танилцуулъя. Имчилгээний дараа гам дэглэм баримтлах нь илүү чухал ураатай. Цистон манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За цистон эмийг энтэг улсын Хималай wellness эмийн үйлдвэр үйлдвэрлэж байгаа 110 жилийн түүхтэй. Тэгэхээр цистон эм нь бол уламжлалт хангах ухаан аюрведийн жороор бүтээгдсэн 9 төрлийн эмийн ургамлын ан дагуулсан. За бөөр шээсний замын өвчлөл дуудаг эмийн ургамлын бүтээгдэхүүн. Эмийн гаралтай гэсэн. За тэгэхээр цистон одоо эмийн ургамлууд нь нэгдүгээрт бөөрийн архаг өвчин үүсгэдэг E. coli бактери болон бусад энгийн үржлийг дарангуйлдаг. Бөөрийг гэмтэх хортой нэгдлүүдээс бөөрийг хамгаалах антибиотик эмчилгээний үр нөлөөг дэмжих, эмчилгээний дараа гам барих зорилгоор уудаг. За ууц нуруугаар чийлж өвдөх цавирыг намдаах ба шээс хөөж хаван бууруулах зэрэг хүлдэлтэй юм байна. За Хималай wellness эмийн үйлдвэр нь Америкийн нэгдсэн улсын FDA буюу одоо хүнсний дээд стандарт гэж нэрлэдэг. FDA стандартаар баталгаажсан ийм дэлхийн эмийн үйлдвэрт тавигддаг стандарт буюу GMP гэж байдаг. Үйлдвэрлэлийн чанар аюулгүй стандарт, GLP буюу лабораторийн чанар аюулгүй стандарт, GCP эмнэлт зүй клиник судалгааны шинжилгээний стандарт, GAP буюу ургамал тармилжуулалтын стандарт, тус хангасан ийм олон стандартыг хангасан олон улсын бүтээгдэхүүн. За тэгээд цистон эмийг бол шээсний замын цочмог болон архаг өрөвсөлтэй хүмүүс, шээсний хүчлийн төвшин ихэлсэн хүмүүс. За энэ шээсний хүчил гэхээр нөө тулайг хэлж байгаа тийм. За давсаг өрөвсөлтэй хүмүүс, бөөр шээсний замын чулуутай, бөөрийн одоо чулуутай байж болцсошгүй хүмүүс, шээсний өнгө өнөр өөрчлөгдсөн хүмүүс, чихрийн шинжтэй хүмүүс бөөрөө хамгаалах зорилгоор тус ууж хэрэглэх юм байна. Тэгэхээр ургамлын гаралтай гэдэг нь бас гол давуу тал байна тийм. Өөртөө ингээд санаа тавих төрлийн юм байна л да. Яг ургамлын гаралтай гэдэг дээр нь би нөгөө фитнесийн багш болохоор хэлжсэн л дээ. Одоо бас өөртөө ингээд одоо нэмэлт бүтээгдэхүүн эсвэл зур уурах ч юм уу тийм бусад бүтээгдэхүүн хэрэглэхдээ цистоны яг нөгөө илэг хамгаалах эсвэл бөөр хамгаалах иймэрхүү зүйлүүдийг уудаг юм байлээ. Тэгэхээр би өмнө нь болохоор нэг эмнэлэгт үзүүлэхэд намайг нөгөө эмч тэгжсэн аахгүй нэг талын бөөрч нэг баг зэргийн юм харагдаад байна. Ер нь бол зүгээр анхаарж байгаараа үзүүлж байгаараа гэд. Тэгэхээр би ургамлын гаралтай гэхээр энэ цистоныг аваад ер нь урьдчилан сэргийлэх зорилгоор гэдэг штеп. Тэгэхээр би ингээд юугаар нь ууж исэн. Өдөрт нэгээр уугаад явжсэн. За тэгэхээр Хималай үйлдвэр нь одоо 98 жилийн түүхтэй дэлхийн 100 гаруй оронд одоо бүтээгдэхүүнээ зарж байгаа юм бүтээгдэхүүн газар. Хималай бол надад цаанаа л нэг юм тийм гоё мэдрэмж төрүүлдэг юм брэнд л дээ. Хималай юмуд нь цэвэр ургамлын гаралтай спиртэн сөргөө гэдгээр онцлог байгаа даа тийм. За тэгэхээр Захиур төмөр компани Хималай юмын одоо аль бисны дистрибьютороор Монголд оруулж ирээд зарж байгаа. Дэлхийн GMP-гээр баталгаажсан чанартай бүтээгдэхүүнийг инхүү хүргэж байна. За тэгээд хэрвээ та нэнгийн гаралтай бөөрийн өвчний
асуудлаар эмнэлэгт хэвтсэн бол эмчилгээний гам дэглэн барих, бөөрийн эдийн нөхөн төлжилтийг дэмжих, бөөрийн өвчин дахин сэдрэхээс урдчлан сэргийлэх цистон эмээ курсээр навж уух хэрэгтэй гэсэн мэн. Цахиур төмөрцөг эмээ гэдэг вебсайтаар нандаад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За цистон эмийг бол бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. Утасны утсаар харин дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл 80 83 85 гэдэг дугаараас авна. 80 83 85 за мөн 88 93 99 96 гэдэг дугаараас авна. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг эмчилгээний дараа гам дэглэн баримтлах нь илүү чухал өрөөтэй. Цистон хамтран ажиллаа, баярлаа. За баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Энд комментар юу болж байна? За юм аа 9 цаг миний үзсэн Солонгос ганц кино юм байна гэж ütсэн байна. За инх хамглан Тэнгис Тамир хэрлэн даалган 3 говь 77 найрамд 79 зэрэг хээрийн томоохон сургуулиудад маневрын тухай уншихад манай улс үнэхээр аз твтэй томоохон милитарист хүчрэг орон байсан бахармаар байдаг шүү. За тэгээд бүх ирчүүдэд цэргийн баярын мэндийг хүргье гэх мэт коммент бичигдсэн харагдаж байна. Ялангуяа 1980-ад оны сүүлээр Монгол одоо орчин үеийн Монгол цэргийн бас нөгөө оргил бас үеуд нь байсан гэх юм уу? Энэ үед бол Азад бол маш хүчрхэг байсан. За 600-аас 1000 гаруй танктай энэ чинь хүн амд ногдохдоо дэлхийд нэгт бичигддэг байсан үе юм билээ штэ. Хүн амтай харьцуулахад бид нар хамгийн олон танктай байсан. За нэлээд тийм зэвсэгдсэн энэ талаар хүчрхэг байсан тийм байгаа. За мэдээж хэрэг 90 он гараад эдийн засгийн асуудлаас болоод жоохон суларсан баг. Гэхдээ орчин цагт бас их гарцууд байна гэж хоёулаа түрүү ярьсан шүү дээ. Инхийг сахиулах ажиллагаа гэдэг бол нэр төрийн хувьдч, за эдийн засгийн хувьдч заавал өөрсдөө бүх хөнгө гаргахгүйгээр ингээд зэрэгтэй байх боломжтой ингээд ийм бас гарцууд бас байна. Дээрээс нь практик бодлогоороос олноороо хичээлж болж байна гэх мэтчлэнтэй. За дараагийн сэдвлөгөө бүгдээр орцгоно. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн 3 дахь булангараа бүгдээр дэлхийн түүхэнд ямар чухал үйл явдал болж исэн бэ тухай ярьдаг аа. За анхны сарны алхаа, сансрын алхаа гэдэг зүйл энэ 1965 оны 3 сарын 18-нд хийгдчихсэн юм байна. За сансарт гарна гэдэг нэг асуудал. За сансарт гарна гэдэг нь бид нар одоо Юрий Гагаринаар л санах багтай анхны сансрын нисгэгч гэдэг нь. Гэтэ Юрий Гагарин бол бүхээгнээсээ гараагүй. Бүхээгдэн дотор байсаргаал орж ирсэн байдаг. Сансрын алхаа гэдэг. Сарны алхаа биш, сансрын алхаа тий? Сарны алхаа биш, сансрын алхаа. За ингэж нэрлэдэг. Одоо spacewalk гэж нэрлэдэг. Яадаг вэ гэхээр бүхээгнээсээ гараад задгаа сансарт скафандрт одоо энэ яг юутайгаа тий хувцастайгаа зүгээр ингээд нэг ганц утсаар ингээд бариад тэгэд ингээд хөвж үзүүлдэг. За энэ маш яг үндэ ингээд харахад амархан юм шиг мөртлөө маш хэцүү, маш тийм нарийн тийм л үйлдэл юм байна л да. За тэгээд энэ одоо хийжсэн тийм түүхийг өнөөдөр ярих нь 1965 онд Алексей Леонов дэлхийн анхны сансрын алхааг хийсэн. Зөвлөлт холбоот улсын сансрын уралдаанд одоо тухайн үед чинь Америк зөвлөлт хоёр хоорондоо уралдаад сансрын уралдаан хийсэн. За энд бол одоо зөвлөлт холбоот бас маш том зохилтуудаа хийсэн. Анхны сансарт гүнээ нисгдсэн. За ингээд одоо хид хідэн одоо Юрий Гагарины дараа 6 нислэг амжилттай одоо Восток хөлгөөр хөөргөөд уралдаанд тэргүүлж исэн яг юм уу ягаа юм. За тэгээд дараагийн бүр хүнд цохилт өгөх зорилготойсэн байгаа. Америкууд ч гэсэн сансрын алхааг хийхээр хүнээ бэлдэж эхэлж исэн Эд Вайт гээд за энд нь одоо Оросууд төрүүлж цохилт өгөх гэж оролдов. Восход нэртэй юм нар мандах гэсэн үг. За ийм одоо хөлгийг явуулаад юунд сансрын алхааг хийх гэж оролцсон байгаа юм. За зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн ахлагч Сергей Королёв Америкчуудын гол одоо зөвлөлтийнхний зүрхийг базжсэн сансрын одоо төслүүдийн хамгийн гол одоо ноён оргил чухал хүн Сергей Королёв байсан. За тэгээд энэ сансрын алхааг бид нар Америкчуудаас төрүүлж хийнэ гэдэгт итгэлтэй байгаад ингээ босгоод гэж төслөө эхлүүлсэн байгаа. За тэгээд энэ одоо юунд Оросууд болохоор зөвлөлтийнхэн тийм дарамттай байсан гэх юм уу? Одоо цохилт өгөх нь зайлшгүй байсан гэж дараанараас нь дарамт өгчсэн юм уу яга. Тэгээ зөвлөлт бүр унсны дараа Европчууд энэ одоо бидний анхны сансрын алхаа харагдчихсан шиг тийм амжилттай эсвэл тийм амар байгаагүй. Цаана нь өстө төмөн асуудал өстө дээсэн лөрөн дээр л дэнжижсэн байна гэдгийг хожимоо олж мэдсэн байт юм байна. Тэр мэдээллийг нь одоо хүргэе. За Восток
хөлгийн нэг хүний судалтай загварыг өөрчлөөд восгоод нэртэй 3 хүртэл хүн багтаахаар зохион бүтээсэн юм сансрын хөлгийг хөлөгт одоо явсан. Гэхдээ маш жижигхэн тул багийн гишүүд судалтай багтахын тулд маш хатуу хоолны дэглэмтэй, жингийн ерөөсөө маш хязгаарлалтай байх шаардлагатай болсон байна. Тэгээд суудлын механизмыг нь хассан шийдэгдэх хөөснөөс хойш эхний 2.5 минутын дотор ямар нэгэн асуудал гарвал зугтах ямар ч боломжгүй юм хөлөг дотор ниссэн болж таарч байгаа. Тэгэд босгоод хөлгийн пуужин хүний түүхэнд хамгийн өндөр тойрог замд хүрэх чадвартай болгож ингэ сайжруулсан байдаг. 1964 оны 10 дугаар сард босгоод анхны нислэгийн амжилт болсон. За тэгээд 1965 оны ихээр босгоод 2 хөлгийг түүхэн сансрын алхаанд зориулж бэлтгэж босгоод 2-оор анхны сансрын алхаагаа хийсэн юм байна. За энэ бол сансрын тулаанд бол сансрын түүхэндх сансрыг эзлэх түүхэнд бол хамгийн чухал бас мөчүүдийн нэг гэж хэлж болно. За ингээд 1965 оны 3 дугаар сарын 18-ны өглөө босгоод 2 сансарт хөөрж хүнтэй хийсэн нислэгийн хурд өндөр гэсэн шинэ амжилтуудыг бас тогтоосон байт юм байна. За тойрог замд ормогц сансрын нисгэгч Павел Беляев даван агарын хаалгыг хөөргөөд 7 минутын дараа Алексей Леонов түүхэн алхахаа хийсэн байдаг. Гадны камерт бичигдсэн дүрснээс харахад тэр итгэлтэй мэт харагдаж байсан ч анхны хөдөлгөөнүүд нь бол ив хавгүй байсан мөгөө 5 метрийн уяаны төсгөлд хүчтэй эргэлдээд эхэлсэн. Одоо сансарт ингээд нэг эргэлдээд эхлэхээр ямар ч барьцгүй болт юм ба шүү дээ. Дээрээс нэг асуудал гарсан нь хувцс нь хөөж эхэлсэн байна. Дотор даралтын ялгаанаас болоод за тэгээд бээлийн гутал нь сулрахыг анзаарч эхэлж ингээ хөөрснөөс болоод за ингээд яах юм бол тэр чигээрээ хөөрөөр дах юм бол ерөөс тэр шиг үхчихэр л байгаа байхгүй да сансар чинь аимшигтэй. За тэгээд өөрийн юугаа даралтаа багасгахын тулд энэ хувцастайгаа орж чадахгүй буцаад багтаж чадахгүй болчих. За тэгээд ингээд хувцаа хийг нь багасгаад эхэлсэн чинь буцаад нөгөө даралтанд даруулах тийм эрсдэл бас үүсэж байгаа. Гэх мэтчлэн маш олон асуудлуудыг даваад бэрхшээлүүдийг энэ болгоныг даваад тэгээд буулт хийхэр болсон. За буулт хийхдээ автомат иргэн орох систем нь ажиллаагүй. Буцаад ингээд газардахад энэ хамгийн чухал штэ. Хүн тэрийг өдөрдөж чадахгүй байтал тэр автоматар иргэн газардах систем нь бас ажиллаагүй. Ингээд багийнхаа анх удаа гараар өдөрдөн иргэн оролтыг хийсэн байгаа. Тэгээд тооцоолсноос шал өөр газар буюу хасах 25 хэмийн бүр хойно газар шөнөөр газардсан. За тэгээд шүнийг ганцаараа өнгөрүүлсэн чонноос сэргийлэн ээлжлэн жижигүрлж энэ хоёр эцэстээ хүмүүстэйгээ цолгож иж амьд үлдсэн ийм түүхтэй юм бэлээ. За тэгэд босгоод 2 гэдэг төгсгөл энэ төслөл зөвлөлтийн сансрын манлайлалт төгсгөл болсон хамгийн сүүлчийн амжилттай төсөл гэж явдаг. За яагаад гэвэл үүний дараах 1966 онд Королёв нас орсон. За Королёв бол ерөөс зөвлөлт толгойд болсон хамгийн гол сансрын том өдөртөгчнөөс энэ том хүнээ алдснаар зөвлөлт түүнээс хойш Америкт баг цохилт өгч чадахгүй. Орлогууд зөндөө байсан болов цохилт тийм сайн цохилт өгч чадаагүй. Үүний дараа бол Америкчууд сардан дээр хүнээ явуулсан гэд олон тэр нөгөө сансрын манлайллыг Америкчууд үзүүлээд эхэлсэн байдаг тийм. Тэгвэл яг нөгөө бид нарт наан харагддаг зүйлүүд нь болохоор сайхнууд энэ мэдээж яг тухайн үед асуудлууд энэ болохоор намд арддаг гэсэн баг тий. Харин тийм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Номин Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт өрөөтэй хамтран ажиллаа. За мөн эмчилгээний дараа гам дэглэм баримтлах нь илүү чухал өрөөтэй Систон хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдгүй нэвтрүүлгээр үргэлжлэх болно. За баярлалаа Жимба. Баярлалаа.